эрхэм үзэгчтэй мастер зөвлөж байна бол маань хэлж байна. Тэгэхээр энэ удаагийн болонд маань Master Properties компани ахлах риэлтор Нацаг оролцож байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид энэ удаагийн дугаараараа хуучин орон сууцнуудын үн ханшийн талаар мэдээлэл болон за хуучин орон сууц худалдаж авахдаа юуг анхаарах вэ гэдэг сэдвийн хүрээнд нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Тэгээд мэргэжилтний хувьд та хуучин орон сууц юуг авахдаа тийм ээ юуг анхаарах талаар бас үзэгчтэй мэдээлэл хүргүүл. Өнөөдөр мастер зөвлөж байгаа гэсэн нэвтрүүлгээр дамжуулаад та бүхэнд би хуучин орон сууц авахдаа ямар зүйлүүдийг одоо харах ёстой вэ гэдэг талаар баахан зөвлөгөө өгье. Тэгээ юуны өмнө хуучин орон сууцыг худалдаж авахд бол байршлыг харах хэрэгтэй байгаа. Тэгээ байршил хэд хотын төвөөс хол байх юм бол бас одоо дулаан нөхцөл байдлаас шалтгаалаад бас одоо сөрөг үр дагаврууд гарч ирэх нөх байдаг. Хуучин орон сууцнууд гэвэл ер нь бол хоёр хэсэгт авч үзэж болно. Нэг нь 50-аад оноос хойш одоо Монгол баригдсан байрлалууд байдаг. Нэг нь 70-80 оноос хойш баригдсан угсар мод орон сууцнууд байгаа. За эдгээрээс бол ер нь зөвлөх юм бол ер нь сүүлийн үед хүмүүс бол ер нь ихэнх нь одоо аль нь чаах вэ, ям дуун байвал одоо аль нь чаах вэ гэж боддог. Гэхдээ тийм биш. Ер нь 78 оноос хойш өмнөх буюу одоо энэ 50 оноос хойш баригдсан барилгыг сонгохгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа энэ яагаад вэ гэхээр банкны зээл авах ч гэсэн энэ одоо байрнуудад зээл бол олгогддог. Харин 78 оноос хойш баригдсан барилгуудад бол зээл олгогдож байгаа. Тийм учраас энэ өмнөх одоо барилгуудад бол ашиглалтын хугацаа эдлэгээ дууссан байгаа учраас энэ байрнуудыг сонгох нь бол энэ шаардлагагүй гэж бодож байна. Хуучны орон сууцнуудыг саяарлаа л та. Тэгэхээр хуучны 50-аад оны орон сууцнууд маань яагаад ч банкны зээлд хамрагддаг юм бол энэ одоо бас үзэгчд маань сонирхож байж магадгүй юм л да. Аль дүүргийн ямар хорооллын барилгуудаас бас хамаарагддаг юм болоо. Энэ бол яг нөгөө хамгийн гол нь одоо ашиглалтын хугацаа дууссан учраас ер нь бол энэ одоо хамаарахгүй. Яг хэдий хэзээ нураах одоо хэмжээнд хүрсэн байгаа учраас одоо энийг бол банкны зээл бол олохгүй байгаа. Тэгээд ер нь 40-50 мянгад одоо баг тойрог тэгээд бас бусад одоо өөр одоо дүүргүүдүүд бас багсах тийм хуучин орон сууцнд байгаа. За тэгээд ер нь бол хуучин байрыг харахтаа бол сонгохдоо бол одоо хүүтэн байна уу үгүй байна уу гэдгийг бас шалгаж авах хэрэгтэй. Тэгээ энийг бол шалгахад бас хэцүү. Ер нь дулааны хуулиар бол хүүтэн байрыг одоо харахад бол боломжгүй байгаа. Тийм учраас өвлийн цагт энэ байрыг сонгож авах нь маш чухал байдаг. Өвлийн цагт байрыг сонгож аавна гэдэг нь тухайн байр хүүтэн байна уу дулаан байна уу гэдэг нь шууд харагддаг. Ялангуяа хүүтэн байр бол ханаараа цаан цогсон байдаг. Бас ингээд хөгцсөн гэдэг бий болсон байдаг байгаа. Тэгээ тийм байр бол ингээд шууд хүүтэн байраа гэдэг нь илэрхийлэл байгаа. Тийм учраас ийм байрыг бол ер нь одоо өвлийн цагт сонгох нь маш зүг байдаг. Тэгээд бас дээд доод давхарт авахаас зайлсхийх хэрэгтэй. Дээд давхарт бол мэдээж дээвэр нь одоо аюу бас асуудалтай байдаг ер нь. Энэ сүүлийн байр одоо өмнөх байрнууд бол тэгээд нэг давхарт хоёр давхарт авах нь бас яагаад хэцүү вэ гэвэл ер нь бол өвчтгийний төв бас ингээд орцны одоо хаалгын дуу чимээ гадаа одоо хүмүүсийн одоо гадны дуу чимээ бол их байдаг. Бас хүүтэн агаар их ордог учраас аюу тав тухайг алдагдуулдаг байгаа. Тэгээд ер нь бас нэг одоо анхаарах зүйл бол засвар хийсэн байраас ер нь татгалзах хэрэгтэй. Засвар ийсэн байр бол яг тухайн үед амар юм шиг харагддаг. Гэхдээ дараа нь ингээд бодоод үзэх юм бол засвар хийсэн байр бол цаана сан техник нь хэр байгаа. Энэ одоо барилга маань хэр муудсан байгааг мэдэх аргагүй байдаг учраас ийм байрыг сонголт хийх нь бас эрсдэл. Өөрөөр хэлбэл өнгөн далталт явагдаад байна гэж яг зөв тийм. Манайхны ярьдгаар урсгал засвар хийсэн байр гэж одоо ойлгож байна. Засварын талаар бас ярьлаа л да тийм ээ. Урсгал засвар хийгдээгүй. Тэрэн дээр ер нь үзэгчд маань одоо нэгэнт засвар хийсэн байрыг худалдаж авлаа гэж бодоход тийм ээ. Тэр одоо юу байгаа мэддэхгүй шүү дээ. Яг ямар дараа нь өвөл болохоор ямар үр дагавар мөн сөрөг үр дагавар гарахыг мэдэхгүй шүү дээ. Энийг бол урьдчилан сэргийлэх одоо ямар боломж болцоо байна. Энд дээр бас урьдчилан сэргийлнэ гэдэг маань ер нь яг зөвлөдөө. Гэхдээ ингээд үнэхээр засвар хийсэн байр таалагдаад байна гэвэл одоо тэр бас мэдээж арай үнэтэй байдаг бусад байрныг бодвол. Одоо ямар засваргүй байрнаас засвар хийсэн байр бол илүү арай одоо өртөгтэй байгаа. Тэгэхээр ер нь юу гэж хэлэх гэж юм тэр өртөгтэй байр авчаад дахиад одоо тэр сан одоо муу байвал те ус мус алдаад ингээд задрах одоо асуудал гарах юм бол одоо тэрийг буцаагаад дахиад одоо засвар ихнээс нь хийнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тийм учраас эрсдэлтэй байдаг. Тийм учраас засвар хийсэн байрнаас татгалзах хэрэгтэй.
Тэгэхээр зэрэг яг мэрэгчлэлтний хувьд зөвлөхөд тийм ээ. За нэгэнт хуучин байр авлаа гэд нэгэнт шийдчихсэн бол хамгийн шаардлагатай хамгийн наад захын одоо зөвлөмжүүдийг маш тодорхой товчхоноор бас эцэст нь манай үзэгчдэд бас хүргүүл. За тэгвэл ерөөсөө л одоо юу вэ? Байршил маш чухал. Тэгээд дулаахан байна уу гэдэг чухал. Ямар давхар байгаа гэдэг чухал. Орчин ямар вэ гэдэг нь чухал байгаа. Тэгээд ашиглалтын хугацаа одоо ямар байгаа вэ гэдэг нь харах нь маш чухал байгаа. Тийм. Эдгээрийг анхаарахад л одоо та сонголтоо зөв хийж чадна гэсэн үг. За танд маш их баярлалаа. Тэрхэм үзэгчтэй нэвтрүүлэг маань үргэлжилж байна.